Бүс орон нутгийн хөгжлийн бодлого бүлэг. Баян агт суманд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 970 м F200 мм-ийн ариутгах татваргын шугам сүлжээ. 35 м3 хоног хүчин чадалтай септик цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэхээр зураг төслийн ажлыг боловсруулсан. 2022 онд байнгын ашиглалтанд оруулсан бол 2021 онд Баян агт сумын цэвэр усны даралтад цамхаг шугамын ажлыг Байгаль хамгаалах сангийн 291 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ. Сайхан сумын цэвэр усны шугамын 700 м F100 мм-ийн шугам, нэг ширхэг ундны ус түгээх ухаалаг худаг өгсрөх ажлыг орон нутгийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, мөн сайхан сумын төвд хоногт 50 м3 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг 691 сая төгрөгөөр гүйцэтгэж 2022 онд ашиглалтанд хүлээн авлаа. 2023 онд Булган сумын 6 дугаар баг Д хэсэгт амны орон сууцны гадна дулаан цэвэр хэрэглээний халуун ус, ариутгах татваргын шугамын ажлыг 600 сая төгрөгөөр хийж гүйцэтгсэн нь аймаг сумын төвийн айл өрхүүд эрүүл ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөл бүрдээд байна. Бүрганга сумын цэвэр усны даралтад цамхаг барих 2 дугаар шатны ажилд 2023 онд 400 сая төгрөг тусгагдсан мөн ашиглалтанд орлоо. Орхон сумын цэвэр усны даралтад цамхагийн 2 дугаар шатны ажилд 2023 онд 200 сая төгрөг тусгагдсан 90% гүйцэтгэлтэй явж байна. 2023 онд 2 дугаар шатны хангал, Бүрганга, Орхон, Сэлэнг сумын усан сангаар төвлөрсөн системд холбох шугамын ажилд аймгийн орон нутгийн төсөвд 989 сая төгрөг тусгасан бөгөөд шугамын угсралтын ажлууд хийгдэж дууслаа. Сэлэнг сумын төвийн цэвэр усны сангийн даралтад цамхагийг шинээр барихаар аймгийн Байгаль хамгаалах сангаас 149 сая, 2024 онд Хангал сумын цэвэр усны 3 дугаар шатны ажилд 300 сая, Сэлэнг сумын төвийн цэвэр усны шугамын ажил 147 сая, Хангал сумын хялган тосгоны инженерийн шугам сүлжээний өргөтгөл 335 сая, Сайхан сумын цэвэр усны 4 дугаар шатны ажилд 550 сая, Баян агт сумын ариутгах татваргын шугамын өргөтгөл 282 сая, Сайхан сумын төвийн ариутгах татваргын шугамын өргөтгөл 292 сая, Бүрганга сумын дулаан хангамжийн угсралтын ажлын санхүүжилт 70 сая төгрөгийг тус тусгагдж, тендер зарлах бэлтгэл арга хэмжээг авч ажиллаж байна. Хотгондөр сумын төвийн үерийн хамгаалтын 70 сувгийн угсралтын 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 2022 онд эхлүүлсэн бол 2023 онд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр C4 сувг ус тосох байгууламжийн ажлыг гүйцэтгэж улсын комиссд хүлээлгэн өглөө. Булган сумын 1-4 6 дугаар багийн гэр орооллын гэрэл төлгийн ажлыг орон нутгийн төсвийн 380 сая төгрөгөөр угсралтын ажлыг гүйцэтгэн 2022 онд ашиглалтанд оруулсан. Булган сумын гэр орооллын гудамж зам далбайн гэрэл төлөг гэрлэн жимэглэлийг нэмэгдүүлэх ажилд аймаг сумын орон нутгийн төсөвт 2023 онд 1.4 тэрбум төгрөг тусгагдж 1.2 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд байна. Булган сумын 2, 3, 5 дугаар багийн гэр орооллын гудамжны гэрэл төлгийн зураг төслийг боловсруулж 4 дугаар багт 3 чиглэл 52 ширхэг гэрэл төлөг, хужир толгоогоос отоглох цэг хүртэл 65 ширхэг, цагаан хаалганаас байгаль орчин аялал жуулчлалын газар хүртэл 48 ширхэг, нийтийн орон сууцны 22 дугаар байрны гадна фасадны гэрлэн жимэглэл, гудамжны гоёлын гэрэл төлгийн ажлыг тус хийж гүйцэтгэлээ. Дээрх ажлуудын үр дүнд Булган сумын төвийн суурьшлийн бүсийн гэрэл төлөг 8% нэмэгдэж 20% хүрсэн нь хотын өнгө үзүмж иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдлээ. 2021-с 2024 онд нийт улс орон нутгийн 118 тэрбум төгрөгөөр давхарцсан тоогоор 253 барилга байгууламжийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 125 барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан байна. Хялган тосгоны төвийн 10 км авто замын ажил, Дашин жилэн сумын 1.8 км авто замын ажил, Орхон сумын төвийн хатуучилтай авто зам, Бугад сумын төвийн хатуучилтай авто замын ажлыг тус ашиглалтанд авлаа. Мөн Аршаан сумын төвийн авто замын засварын ажлыг 100 сая, Хишгүндэр сумын төвийн авто замын засварын ажлыг 60 сая төгрөгөөр гүйцэтгсэн бол орон нутгийн төсвийн 620.5 сая төгрөгөөр Тэшиг сумын төвийн авто замыг хийж гүйцэтгэгч шалгараад байна. 2024 онд улсын төсөвт Сайхан, Сэлэнг, Хотгондөр, Хишгүндэр 3 булаг суманд нийт 11 тэрбум 322 сая төгрөгөөр сумын төвийн авто замын ажлыг 2024-өөс 2026 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Аршаан суманд 500 сая төгрөгөөр сумын төвийн хатуучилтай авто замын ажлыг үргэлжлүүлнэ.
Орхон хишиг өндөр 3 булаг сум чиглэлийн 99.7 км хатуу урчлалтай явц замын ажлын үргэлжлэл 31.8 км хатуу урчлалтай явц замыг 2020 оноос гүйцэтгэж эхэлсэн бөгөөд зам тээврийн хөгжлийн яамтай 2988 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж ажлын явц 34% байна. Хишиг өндөр сумаас 3 булаг сум хүртэлх 67.8 км үлдэгдэл хатуу урчлалтай явц замын ажилд 2024 оны улсын төсөвт 43.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Болгон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг барилгот байгуулалтын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны 250 гаруй бисэд хүрийн санхүүжилтээр ногоон хот төлөвлөлтийн хүрээнд Франц улсын Aegis компани, туслан гүйцэтгэгч Сонголт дизайн компани хамтран гүйцэтгэж, ажлын зураг төсвийг 2022 оны 12 дугаар сард бүрэн хүлээн авч цахим системд оруулах ажлыг гүйцэтгэж, Болгон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн хот төлөвлөлт, дэд бүтэц, газар олголт, хугацаа, зориулалт өөрчлөх ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Болгон сумын 4-р багийн хөгжлийн хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Богд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 60 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бол төлөвлөлтийн эхэл, суурь судалгааны ажил дуусаж ерөнхий төлөвлөлтийн ажлын явц 70% байна. Аршаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 60 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа ба төлөвлөлтийн дунд хугацааны тайлан хүргүүлсэн ба ажлын явц 80% байна. Дашиншилэн сумын хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөг хийж сумын засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгсөн ба ажлын явц 90%. Хотог өндөр сумын дондгийн булаг орчмын суурьшлийн бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 70 сая төгрөгөөр гүйцэтгэж дунд шатны тайлангаа өгөөд байна. Бүс нутгийг хөгжүүлэх бодлого байгаа. За бүс нутгийн хөгжүүлэх бодлого дээр бол өмнө үлжсэн концепцийг ч гэсэн одоо ч гэсэн бол хойд урд бүсээр нь бол бид бүс нутгаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого барьсан. За хойд бүстэй бол бид мэдээж өмнө барьжсэн газар тариалан мал аж ахуйн чиглэлээр, урд бүсдээр бол түлхүү мал аж ахуйгаа биднээс хөгжүүлэх энэ бодлогыг барьсан. За энэ хүрээндээ ч гэсэн аймгийн төв дээр бас дэд бүтцийг хөгжүүлэх, сумдад дэд бүтцийг хөгжүүлэх энэ бодлогуудыг түлхүү барьж ажилласнаар за бүс нутгийг хөгжүүлэх бодлогын зорилтууд бол амжилттай ирж байгаа. Нийтэд нь ингээ харахаар энэ 5 бодлого зорилтын хүрээнд 15 зорилтын хүрээнд аймгийн засаг даргын шинэ хөгжлийн зам үйл ажиллагааны хөтөлбөр ер нь бол 90-с дээш үлдэж байгаа. 21-22 онуудад бол бид бас 80% та хүлээгж байгаа гүйцэтгэлүүд бас хүлээгдсэн хөрөнгийн асуудлууд бас шийдэгдэж чадахгүй боломжгүй байгаад байсан. Тийм үед байсан. Энэ нь бол хууль эрх зүйнгээр бас хязгаарлагдсан, ковид гарсан, хэмнэлтийн тухай бол гарсан гэдэг олон шалтгаанаар бол хүлээгдэж байсан тийм нөхцлүүд байгаа. Гэхдээ үннийг даван туулаад за нөөц болцоогоо ашиглаад бид бол энэ мөрөөдөл мэргэжилтийг 91.9%-аар бол аймгийн иргэдэд хуралд танилцуулж байна. За хөтөлбөрийн гол үр дүнг бол манай хэлтсийн дарганы бол салбар бүр дээр тодорхой бас тайлан гаргаж биднээс танилцуулж байгаа. Хөтөлбөрийнхаа явцыг бол аймгийн засаг дарга, сумын засаг дарга нартайгаа хамтарч, за мөн багийн засаг дарга нартайгаа хамтарч бид бол аймгийн иргэдтэй танилцуулах тийм арга механизмуудыг бол жил болгон хийсэн. За орчин үед бол интернет цахим орчинд бол түлхүү хөгжсөн. Захын нэг юу гэдэг малчин өрх интернетээр ороод аймагт болж байгаа зүйл хийж хэрэгжүүлж байгаа ажлыг мэддэг болсон учраас цахимаар бид түлхүү мэдээллүүдийг гаргаж ажилласан. Энэ бол манай хэвлэл мэдээллийн байгууллага, за босод орон нутгийн телевиз, радионгийн хүчин чармайлттай хамтын ажиллагааны хүрээнд бол энэ ажлуудыг бол нээлттэй болгож чадсан. За ер нь бол төрийн мэдээлэл бүх талаараа нээлттэй байгаа. За тэр нээлттэй байх шалгуурыг бол засгийн газраас тавьсан. Энэ хүрээндээ ч гэсэн бид нээлттэй аймаг бодлого зорилт гаргаад хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нээлттэй болгон ээлтэй нутаг гэдэг хөтөлбөр гаргаж бид бас хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэнийхээ хүрээнд аймаг орон нутагт сул ажлын байр, бизнес эрхлэх боломж нөхцөл, газар олголт гэдэг бүх зүйлүүдийг бол нээлттэй болгож чадсанаар Монгол Улсын засгийн газрын төвшөнд эхний 5-д ирэмлэгдэж нээлттэй аймагтай бас тоонд орж чадсан ийм чамдлах хааргүй бас амжилтуудыг бид хамт олноороо бий болгож чадсан байгаа. Тэгээ мөрөө хөтөлбөрийн хэрэгжилтийг та бүхэн үнэлж үнэлтэй зөвлөж мэдээлэлээ бидэнд харилж өнөө гэдэгт итгэлтэй байна.
аймгийн засаг даргын үйл ажиллагааны шинэ хөгжлийн зам хөтөлбөрийг 2021-с 2024 онд хэрэгжүүлж хийсэн ажлын тайлан